Улсын хурлын гишүүн Утганбаяр нарын 8 гишүүн 2025 оны 7 сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэлье. Эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг гишүүдэд тараасан байгаа. За эцсийн энэ танилцуулгыг та бүхэнд уншиж танилцуулъя. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны танилцуулга. Монгол улсын хурлын гишүүн Утганбаяр нарын 8 гишүүдээс 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол улсын хурд өргөн мэдүүлсэн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааны 2026 оны 4 дугаар сарын 9-10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт явуулахаар байнгын оронд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын ороо 2026 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулж байна. Тус байнгын ороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг та бүхэн тэргүүлсэн болноо. Байнгын орооны эрхэм гишүүдээ Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье анхаарал тавьсанд баярлалаа.